Өнөөдрийн ярилцлагын эхний боломж бол Premier Group-ийн хүний нөөцийн албаны даргын албан тушаал. Байгууллагын стратеги зорилготой уялдсан хүний нөөцийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэн, багийг үр дүнтэй удирдан чиглүүлэх чадвартай манлайлагчийг тэд эрэлхийлж байна. За манай компани 2012 онд яг гэр бүлийн жижигхэн бизнес үйл ажиллагаа эхлүүлжсэн. Нэг нь fashion retail, нөгөөх нь эрүүл мэндийн салбарт хүүхдийн клиник. Retail салбартаа 6 дэлгүүртээ бид нар дэлхийд тэргүүлэгч fashion брэндүүдийг Монголд аль биесны эрхтэйгээр төлөөлдөг. Мөн бид нар beauty cosmetic салбарт 2 дэлгүүртээ үйл ажиллагаа явуулдаг. MAC Cosmetic, Jo Malone гэдэг мөн F&B салбарт нэг рестораны үйл ажиллагааг явуулж байна. Мөн одоо эмнэлгийн салбарт бид нар 2 охин компанитайгаа бас олон салбар клиникүүдийг авч явж байгаа. Ингээд бид нар 2024 оноос эхлээд манайх групп компани бүтцэд шилжээ. Тэгээ өнөөдөр ингээ үйл ажиллагаа маань жигдэрсэн явж байна. Сайн байцгаана уу? Намайг Итгэл гэдэг. Би Premier Group-ийн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 2 компаниг гүйцэтгэх захирал байна. За хүний нөөцийн албаны дарга бол стратегийн төвшний ажлын байр. За мөн одоо employee experience болон одоо тэр ажилтны сэтгэл зүй, сайн сайхан байдал мөн эрүүл одоо орчныг бодлогын төвшөнд авч үздэг байх ёстой гэж харж байна. Манай компанид ажлын ярилцлаганд ирж байгаа хүмүүс зөвлөхөд за нэгдүгürt бол би бити сандраарай одоо өөрийнхөө байгаараа гэж зөвлөмөр байна. Хоёрдугаар дэх юм бол тодорхой хэмжээнд одоо компаниас судалж тэрэн дээрээ гол нь яах гэдэг нэхэр зөв асуултуудаа асууж мөн бас аль аль талаасаа сонголт хийж байгаа болохоор одоо сонголтондоо итгэлтэй байх гэж зөвлөмөр байна. Тус албан тушаалын сарын цалин 5 саяас 5.5 сая төгрөгийн хооронд байна.